Хүүхдийн мөнгөний асуудал сая тойргоор явлаа. Би ч хасагдчихлаа, би ч хасагдчихлаа. Өчигдөр гэхэд бид нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвдөр очиод ажиллахад 680 мянган төгрөгийн цалин авч байгаа эмчнэр маань бас л хүүхдийн мөнгнөөс хасагдчихсан. Хөтөлбөр нийгмийн хамгааллын яам статистикийн үндэсний хороо судалгаагаа дахиж шинжилж чадсан уу? Одоо эх сараас бид нар зорилт бүлгийн хүүхдүүдтэй хүүхдийн 100 мянган төгрөг олгож чадах уугүй юу гэдэг дээр тайлбар аваадах юм. 2022 онд бол нийт хүүхдийн мөнгө 100 мянган төгрөгөөр өгсөн. Энд бол улсын их хурлаас бол 1.4 их 80 төгрөг бол батлагдсан. За энэ жил бол нийт хүүхдийн 91% буюу сая 139,200 хүүхдэд бол одоо хүүхдийн мөнгө олгож байгаа. За энд бол улсын их хурлаас 1.3 их 80 төгрөг батлагдсан. За сүүлийн үед энэ жил хүүхдийн мөнгөийг өгөхдөө нийт хүүхдийн 91% олгохдоо үндэсний статистикийн хороо нийгмийн даатгал автоэрийн үндэсний төв татвар улсын бүртгэлгээ 5 байгууллагын төрд байгаа мэдээллийг ашиглаж одоо хүүхдийн мөнгө олгож байгаа. За гэсэн мэдээ ч гэсэн үлдсэн 9% хамаарах хүүхдүүдэд одоо өөрөөр хэлбэл хүүхдийн мөнгийг тэгш шударга өгөх санал хүсэлт бол хөдөлмөр нийгмийн хамгааллын яамд бол одоо олноор ирж байгаа. За одоо өөрөөр хэлбэл үлдэж байгаа 9% бол нэг 100 гаруй мянган хүүхэд бол бас байгаа. Энэ дээр холбогдох тооцоо судалгаанууд бол хийгдэж байгаа.